За мэцхан өнөөдрийн мэндийг хүргэе. За ойр тулцсангүй шинэ оныхаа хамгийн анхны бичлэгийг хүргэж байгаадаа маш их баяртай байна. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээрээ өнгөрсөн бичлэгний хамгийн их санал авсан сэдэв болох LED терапи маскын талаар хүргэж гэж байна. Сүүлийн үед LED терапи маск гэж аягүй хүмүүс яриад байна шүү дээ. Селебрити одуудтай Холливуудын одууд ч юм уу те нэлээд тийм гоё яарстай хүмүүс LED терапи маскыг гэртээ ингээл хэрэглээд байгаа харагдаад байна. Тэгэхээр энэ ямар учиртай юм те хэрэглэхэд одоо үр дүн гарах юм уу үгүй юу гэдэг тал дээр өөрийнхөө мэддэг зүйлсээ болон хэрэгжилж үзсэн туршлагаас хаваалцъя. Хэрвээ энэ маскыг сонирхож тэ худалдаж авах талаараа эргэлзэжсэн бол энэ бичлэг танд таалагдана гэж найдаж чинь. Тэгээд бичлэг хэлхээсээ өмнө subscribe button дараарай. Баярлаа. За юуны дөрөв LED терапи маск нь те өөрөө LED гэрэл одоо ялгаруулагч маск байгаа шүү дээ. Тэгэхээр LED буюу light emitting diode гэдэг одоо гэрэл нь болохоор тусгай гэрлийн аргаар арсны маш гүн рүү хурж үйлчилж одоо коллагений нийлэгчлэлтийг сайжруулах, арсны уян атом байдлыг сайжруулах, за мөн батга болон нөхцөлд үүсгээд байгаа тэр бактерийг устгах гэх мэтчлэн үр дүн үзүүлдэг ийм гэрлэн эмчилгээ байгаа юм л да. Light emitting diode буюу LED терапиг болохоор бүр анх NASA-гаас болохоор хөгжүүлэн гаргасан юм билэ. Тусгай гэрлийн аргаар одоо ургамал ургуулах эсвэл одоо шарх эмчлэх ч юм уу тиймэрхүү зорилгоор хэрэгжилж эхэлсэн байгаа юм л да. Харин 1990-ад оны үед болохоор US Navy буюу Америкийн усан цэргүүд тусгай өөрөлт үйл ажиллагааныхаа үеэр шархыг одоо эмчлэхэд зориулан ашиглаж исэн гэсэн судалгаа байдаг. За харин одоо болохоор яг гоо сайхны чиглэлээр ашиглаад байгаа шүү дээ. Арсанд зориулан ашигладаг болсон. За ялангуяа 2000 он гаргаад LED терапиг esthetician office дээр эсвэл dermatologist office дээр яг арсны эмч, арсны асуудалд зориулаад одоо эмчилгээний зориулалтаар хэрэглэж одоо үйлчлүүлэгчдийн арсны асуудлыг шийдэх тийм үйлчилгээ болон гарсан байгаа л да. За харин яг сүүлийн үеэс л яг гэртээ хэрэглэж болох юм LED терапи маск гэж бол гараад байна. За энэ бичлэгийг үзэж байгаа зарим хүмүүс бол мэдж байгаа байх те. Яг арсны эмчдэр очоод LED терапи эмчилгээ авъя гэдэг юм бол те баруунаас, урдаас, зүүнээс тийм нэлээд том нүүрийг болон хүзүүг энэ бараг цээж хэсгийг бүрхэх одоо шахам дотроо нэлээд их LED light агуулсан маш их тог electricity одоо үрэг хэмжээний маш тийм хүчин чадал их сайтай тоног төхөөрөмж бүхий ийм device байдаг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь болохоор яг ном ёсоор үйлчлдэг юм байна л да. Ягаад тэгэхээр нэгдүгээр тэр чинь яг мэрэгжлийн зориулалтаар ашиглаж байгаа. Хоёрдугаар LED light-ыг одоо арсанд ирж байгааг энэ нанометрээр хэмждэг юм байна л да. Тэгэхээр тэр нанометрийн хувьд бол нэлээд өндөр буюу 800-аас 1000 гаруй хэмжээний гэж үздэг юм билээ. Тэгэхээр яг тийм зориултын LED эмчилгээг арсны эмчдэр авах нь бол хамгийн үр дүнтэй буюу одоо нэг ороод болчихгүй курсээр ордог юм байна. Тэгэхээр курс нь болохоор 10-аас 15 удаа ордог. Нэг удаа орохдоо нэг 25-аас $85 үнэтэй. Тэгэхээр мэдээж Америкт бол ямар газар амьдарч байгаагаас маш их шалтгаална. Мэдээж Beverly Hills амьдарч байгаа бол нэг удаа ороход бол $25 гэж би бодохгүй байна. Нэг $200 орчимтай байгаах гэж бодож шүү. Тэгэхээр яг курсаар орсны дараа бол гарах үр дүн нь бол маш тодорхой гэж байгаа юм. Тэгж ороод үр дүн үзсэн хүмүүс бол маш их байдаг. За харин яг бидний хувьд нөгөө гэртээ хэрэглэж болох LED терапи маск нь болохоор нөгөө нанометрийн хувьд бол хамаагүй наашилсан байгаа юм л та. Тэгэхээр тэр салон өгж байгаа үр дүнгийн бол хаанч хүрэхгүй мэдээж гэрлийн хүчин чадалтай үзүүлэлтийн хувьд бол хамаагүй бага. За ямар ч LED маск бол улаан болон цэнхэр гэрэлтэй байдаг. Гэхдээ маш олон төрлийн LED маск байна. Зарим нь бүр маш олон гэрэлтэй байна. Тэгэхээр ерөөдөө бол нөгөө улаанаас эхлээд явдаг юм билээ хамгийн өндөр үзүүлэлтээс авахулаад улаан, улбар шар, тэгээд ягаан, чирнэл ягаан, цэнхэр гэд ингээд солонгороод явдаг юм билээ л дээ. Тэгэхээр улаан нь бол хамгийн өндөр хүчин чадалтай, цэнхэр нь болохоор хамгийн бага. Гэхдээ бага гэдэг утгаараа муу гэсэн үг бол биш. За үзүүлэлтийн хувьд бол хамгийн өндөр буюу infrared red light нь болохоор яг нөгөө арсны эмнэлэг дээр үзүүлдэг red light байгаа юм л да 700-аас 1000 гаруй гэсэн шүү дээ нанометр гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр гэрлийн хувьд бол арсны гүнд яг 2-3 мм шингэдэг юм байна. 2-3 мм шингэж байгаа учраас арсны яг гүндээ нөгөө эпидермис рүү очиж үйлчлээд коллагений нийлэгчлэлтийг идэвхжүүлнэ. Арсны уян атом чанарыг одоо сайжруулахын тулд нэлээд тийм арсны гүн рүү шингэж үйлчилж байгаа юм байл л дээ. За харин одоо энгийн улаан гэрэл нь болохоор бидний гэртээ авч болох энэ улаан гэрэл нь болохоор 630-аас 635 нанометрийн одоо хүчин чадалтай. Тэгээд арсны гүн рүү 1.7-оос 2 мм хүрдэг юм байна. Тэгэхээр бас red light гэдэг утгаараа бас коллагений нийлэгчлэлтийг идэвхжүүлнэ. Арсны уян атом байдлыг шалруулна. Ер нь бол улаан гэрэл нь хөгшилтийн эсрэг бол үйлчилдэг байгаа. Арсны гүн рүү шингэж байгаа учраас.
Яг би бүх гэрлийг бол авч үзсэнгүй л дээ. Яг ерөнхий улаан улбаршаар цэнхэр гэсэн 3-ыг л авчлаа л да. За тэгээд улаанаасаа багасаад явна нөгөө солонгон өнгөнүүд чинь тий. Дараа нь болохоор улбаршаар гэрэл нь за нэг ойролцоогоор 580-аас нэг 590 нанометрийн хүчин чадалтай. Тэгээд арсны гүн рүү 1.5-аас 1.7 мм хүрдэг юм байлээ. Ерөнхийдөө бол улбаршаар гэрлийг цайруулах үйлчилгээтэй гэж одоо хэлэгддэг боловч LED терапиг бол нэг тэгж цайруулах үр дүн бол үзүүлдэггүй гэдэг юм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө бол арсыг гэрэлтүүлэх үйлчлэгээтэй гэж бол хэлэхэд болно. За хамгийн бага буюу блүү те цэнхэр гэрэл нь болохоор 460-аас 470 нанометрийн хооронд байдаг юм байлээ. Тэр чутгаараа маш бага учраас арсны гүн рүү болохоор нэг 0.3 мм хүрдэг. Тэгэхээр 0.3 мм хүрж ийн маш бага юм биш үү, муу юм биш үү те. Тэгэхээр цэнхэр гэрлийг юу яагаад хэрэглэгдээд идэм бэ гэхлээр баг их хүрж байгаа ч гэсэн давтамж нь өндөр байд юм байна л да. Маш амархуугаар тайлбарлах юм бол энэ LED гэрэлнээс бидний арсанд ирж байгаа энэ долгионыг далайн давалгаатай харьцуулж тайлбарлая л да. Тэгэхээр улаан гэрэл нь хамгийн хүчрхэг одоо хүчин чадал сайтай гэсэн шүү дээ. Тэгэхээр улаан гэрэл нь бол ерөөсөө цунами байгаа аахгүй юу? Маш тийм хүчтэй, тэгсэн ирнэ баг ирдэг те. Долгион нь ингэж том ирж байгаа ахгүй юу ингээд харин дараа нь оранж нь болохоор нэлээд дундаж те нэг юм одоо далайн шуурга юм уу те их хэрнээ бас давтамж нь жоохон тийм өндөр дүү. Харин цэнхэр гэрлийн хувьд бол нөгөө баг гэсэн байгаа шүү дээ 400 идхэн одоо нанометрийн хүчин чадалтай те маш баг ирж байгаа хэрнээ давтамж нь айгүй ойрхон ирдэг. Бид нар далаа дээр очиход те далайн давлгаа яаж ирдэг вүлээ нэг энгийн л нэг ирдэг шүү дээ. Тэр нь болохоор яг цэнхэр гэрэл байгаа юм байна. Тийм ч учраас маш бага хэрнээ те 400 идэх нанометр гэсэн байгаа шүү дээ. Бага хэрнээ давтамж нь өндөр ирж байгаа учраас арсны гүн рүү 0.3 мм шингээд нөгөө арсны өнгөр дээр байгаа батг үсгээд байгаа бактери, бохирдол те энэ тоосжилт энэ тослогчлтыг одоо устгахад зориулагдсан байгаа юм. Тэгэхээр blue light ч хэрэгтэй, red light ч хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр түрүүний хэлсэнчлэнтэй нэг арсны эмч дээр очиод яг курсаар ороход маш одоо зөв үр дүн гардаг гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхдээ гэртээ хэрэглэхэд зориулагдсан ийм LED маскыг хэрэглээд байхад бол нэг 40% л үр дүнгээ авдаг гэж хэлээ. Судалгаагаар угаасаа тэгж үзсэн байлээ. Тэгэхээр угаасаа аргачгүй юм л да. Тэр салонд зориулагдсан лаг төхөөрөмжийг ийм жижигхэн юм дотор багтаагаад те ингэж хэрэглэнэ гэхээр угаасаа аргачгүй биз гэж бодож байна. Сүүлийн үед LED терапи маск маш олон төрлөөр гардаг болжээ. Бүр маш олон төрөл байгаад байна шүү дээ. Amazon л зүгээр ороод үтсэн чинь амар олон төрөлтэй хятадд үйлдвэрлсэн, хаанч үйлдвэрлсэн, яасан ийсэн ч гэнэ брендingч байна, брендинг бишч байна те. Тэгэхээр бид нар үнэхээр гэртээ хэрэглэх гэж л байгаа бол ер нь нэлээд сайн харж агаад сайныг нь сонгож авсан дээр гэж би бодож байна. Тэ 40% ядаж авахын тулд ядаж сайныг нь авсан дээр шүү дээ. Тэгэхээр миний энэ хэрэгэлдэг Eclair LED терапи маск нь болохоор 3 гэрэл үзүүлдэг байгаа. Улаан, улбаршаар, цэнхэр байгаа. Тэгэхээр улаан нь болохоор 630-аас 635 нанометр. Түрүүний хэлсэнчлэнтэй хөгшрөлтийн эсрэг үйлчлэн. Улбаршаар нь болохоор 590-ээс 600 нанометр. Арсыг нэлээд тийм өнгөлөг, толгоор болоход зориулагдсан. Цэнхэр гэрэл нь болохоор 465-аас 470 нанометр гэж байгаа. Тэгэхээр нөгөө акне үүсгээд байгаа бактерийг устгахад зориулагдсан гэсэн юм л та. Тэгэхээр би сая зүгээр энэ бичлэгийг хийх гээд ямар LED маскнууд байдгийг бэ гэд харсан чинь амар сонир маскнууд байдгийн биш бүр харахаас амар эвгүй харагдахаар тий. Зарим нь одоо юм ардаа юм ирзэнтэй ч ах шигтэй. Заавал ирзэнээр ингэж тогтдог. Тэгснээ энэ нүүрэн дээр тогтоож байгаа нь ийм төмөрнүүд ч ах шигтэй. Заавал ийм төмөрн дээр ингэж нүүр ингэжээс тогтдог. Тэгснээ авсны дараа нөгөө төмөрнийх нь мөрн ингээд үлдсэн ч ах шигтэй. Тэгэхээр тийм маскнууд бол аюу хэцүү шүү дээ. Тэгэхээр миний энэ хэрэгэлдэг энэ Eclair LED терапи маскыг бол би skin care YouTuber байна да тий нэг ийм масктай байх зүгээр юм болов гэж бодоод авч исэн. YesStyle-аас өөрийнхөө кредитээр авч исэн. Үндсэн үнэ нь бол нэг 130-40 доллартай байдаг гэж бодож байна. Wishtrend.com дээр байдаг. Тэгэхээр энэ бол дундаж амар боломжийн л гэж би хэлэхээр байна. Тэр олон тийм сонин маскнуудаас тий. Тэгэхээр энэ бол ардаа тийм ирзэн байхгүй. Нэг юм нүдний шишиг л нэг юм бариултай. Тэгээд арсан дээр нүүрэн дээр яаж тогтдог вэ гэхлээр бас нэг юм нүдний шишиг юм хамартай. Хамран дээрээ ингэж тавилаа. Чихнийхээ арга хийлээ болоо. Ингээл тогтцдог. Нэг тийм хүнд орхисон юм бол байхгүй. Яг серум ментрээ түрхчээд маш сайн шингээж байгаа түрхгүй бол те жоохон гуулгаад өвдөөдөж магадгүй. Бусдаар хураа арсан дээрээ зүгээр тавьчихад бол ямар ч асуудалгүй. Ингээл тогтцдог байгаа. За бас LED маскыг авах үзүүлэлт гэх юм бол энэ LED гэрэл нь маш сайн тархсан байх хэрэгтэй юм билэ. Сая бас харсан чинь те энэ LED гэрэл нь нэг талтаа угаарсан ч ах шиг, талтаач ах шиг те амар сонин маскууд байд юм байна. Энэ бол нэлээд тийм тархсан
дух хэсгээрээ энэ доотлын хэсгээрээ нэлээд сайн тархацсан. Харин энэ LED гэрэл нь хэр олон байна тэр хэмжээгээрээ сайн гэсэн үг бол биш юм бэлээ. Олон нэмжигт тэгсэн хэрнээ энэ гэрэл нь өөрөө олон гэрлээр хасдаг байх хэрэгтэй мэлээ л дээ. Тэгэхээр миний энэ болохоор нэг энэ гэрэл нь 3 төрлөөр нөгөө 3 гэрлээр хасдаг байгаа. Тэгэхээр нийлээд 96 LED гэрэл хасдаг гэж тайлбарсан мэлээ. Тэгэхээр энэний өөрийнх нь жим болохоор 67 г гэж байгаа юм л да. Арьсан дээр ингээд байх нэг 67 грамыг л тавьсан гэсэн үг. Зарим нь бол дээр нэг 200-300 грамм байхаар харагдаад байгаа байхгүй юу? За эвтэхний хувьд бол ийм байна. Маш эвтэйхэн хөнгөн байдаг. Бас 600 нанометр чинь өөрөө гэртээ хэрэглэхэд нэлээд өндөр гэж үздэг учраас заавал нүдээ хамгаалах хэрэгтэй. Нүд рүүгээ оруулаад байж болохгүй тийм учраас энэ цаанаасаа ийм гогглтой ирдэг. Нүдэн дээрээ ингэж тавьж байгаа л тэгээд маска зүүчдэг байгаа. Тэгэхгүй зарим маскнууд угаасаа муу болохоор тэгдэг юм уу? Гогл энтерч цаанаасаа байхгүй тийм. Тэгснэ нэг сонин маск байсан ингээд доороо нэг хүзүүний юм attachmentтэй. Тэгээд тэрний хэлээр энэ доороо ингээд залгагддаг. Тэгээд зүүнгүүд нөгөө хүзүүн дээрээ очихгүй яг энчэнэ ингээд байгаад жах шигтэй. Амар сонин. Тиймэрхүү маскнуудын хажууд бол энэ Клэрийн маск бол маш дайггүй боломжийн гэж би үзэж байгаа. За хэрэгжилж үзсэн туршлагаасаа хуваалцах юм бол би энэ маскыг за хэдэн сард авсан юм бэ? Америкт байхад ирэхээс өмнө авсан гэдэг чи яг авсныхаа дараагаар бол нэг сар гаруй хугацаанд 7 хоногт нэг 2 удаа л хэрэглээд байсан би. Хөвчлэн улаан тэгээд цэнхэр лайтыг нь хэрэглэсэн. Тухайн үед бол миний арьс бол бүр маш гоё байсан. Одоогийнхоос бол бүр маш гоё байсан. Хэрэгжилжсэн зүйлс маань ч бас нөлөөлсөн байх. Тэг тухайн үеийнхээ тэг тохироонд бүрдсэн байсан л да. Тэгэхээр магадгүй энэ маск нөлөөлсөн л байх л да. Тэгэхээр тэр энэ маскыг угаасаа өнөөдөр ингэж хэрэглэлээ маргааш нь арьс ингэсэн байж тээ гэж тийм үр дүн харагдахаар угаасаа тийм төрлийн маск биш. Хэдий арьсны эмчтэр очиж хийлгсэн ч гэсэн та маргааш нь үр дүн харахгүй. Тийм учраас энийг яг хэрэгжилж үзсэн үр дүнг бол би үнэхээр сайн хэлж мэдэхгүй байна. Үнэхээр үр дүн харсан уу гэвэл бол би хараагүй л гэж би баг хэлнэ. Тэгэхээр цаашдаа би энийг хэрэглэхгүй гэвэл хэрэглэнэ гэж бодож байна. Ягаад тэгэхээр ядаж нөгөө 40% авъя л та тий. Зүгээр байснаас эн чинь 600 нанометрийн ядаж улаан гэрлээ аваад хахад коллагеныхоо нийлэгжилтийг одоо сайжруулад яваад нэ гэж бодож байна. Зүгээр байж хаар тий. Ягаад тэгэхээр энэний бас нэг сайн чанар байна л да. Одоо ретинол хэрэглэхэд ч юм уу эсвэл юм анти-эйжинг бүтээгдэхүүн хэрэглэхэд нөгөө эмзэг арьстай хүмүүс ахын бол маш их одоо хуулрах тий ирритейшн нөгөх улаах, цочрох, эмзэг шиг гэх мэтчлэн асуудлууд маш их гардаг шүү дээ тий. Тэгэхээр энийг зүгөөхэд бол тийм эмзэг шиг улаашах тийм юм бол байхгүй. Яг л зүгээр л нэг юм гэрэлтэй. За энийг нэг асаахад үзүүлчихье гэж бодож байна. Юмыг нь тайлбарлаад яц учраас тий. За энэ цаанаасаа нэг юм залгууртай ирдэг. Энэ уртлын жижиг залгуурыг нь масканда залгана. Энэ нь болохоор утас цэнгэлдэг дөрвөлжин юмдаа залгах чинь гэсэн үг. Юу гэдэг вэ тэрийг нэ. За тэгээ энийг ингээ масканда залгах чинь. За энийг залгуураа ингээ залгахчихж байгааз тэгээд залгасны дараа энэ дээр нэг юм товчлуур байдаг. Товчлуур дээр нь удаан дарна. Удаан дарангууд ингээд улаан гэрэл насж байгааз. За тэгээд дахиад дарангууд оранж болно. Цэнхэр болно. Юу нүдээ хамгаалах нь маш чухал. Нүдээ хамгаалах нь чухал. За тэгээд нөгөөдгөө хаана вэ? Боллоо. Улаан гэрэл хасцсан байгаа тий. Хасцсан байна. За ингээл зүчин. Тэгээд нэг орохдоо эн чинь 15 минут ордог байгаа. 15 минутын эмчилгээ. Тэгээд 15 минутын дараа өөрөө автоматар гэд онцорчдөг юм байлээ. Тэгэхээр энэ хугацаанд жоохон сонинтэй ингээ нүдэ тагалцсан болохоор уцмацаа оролдож болохгүй. Тийм учраас зүгээр нэг ингээ сайхан дээшээ хараад хөвтдөг ч юм уу. Нэг подкаст тавьчаад сонсох дуртай дууга тавьчаад ч юм уу те. Дээшээ хараад хөвтчихэл 15 минут болчдөг. Ингээ сэлж болно. За YouTube-ийн асуултанд хариулъя. Hyaluronic acid-ыг хэрхэн хэрэглэх вэ? Хэрэглээд авах тусам хуурашаад байх юм аа гэсэн байна. За hyaluronic acid ч юм болохоор нөгөө онцлог байна л да. Нэлээд тийм химиктэнд учраас арьсанд нөгөө чигийг татаж одоо чигшүүлдэг байгаа байхгүй. Тийм учраас hyaluronic acid-ыг маш зөв түрхэх хэрэгтэй. Чигтэй арьсан дээр түрхэх юм бол илүү их чиг авдаг. Хуурай арьсан дээр түрхэх юм бол улам хуурай арьстай юм онцлогтой байгаа л да. Тийм учраас тонероор арчаад эсвэл эссенсээр гоё ингэж шавшаад нэлээд юм чигтэй гоё юм дамп тим скин дээр hyaluronic acid түрхэх юм бол арьс илүү сайн чигшиж өгдөг байгаа шүү. Ер нь чиглэг орондтой hyaluronic acid маш их тохироод идэг. Чиглэг бусад нөгөө агаарынхаа чигийг маш татаж чигшүүлдэг учраас тэгээд манайх шиг хуурай тийм эртээс уур амьсгалтай хүмүүс бол маш их арьсаа чиглэж агаад түрхэд дээрэс нь moisturizer-а түрхэд тэгж чигээ сайн түгжиж локлж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөөд чинь уушаал байхгүй. Нөгөө хуурай хагарсан арьс чинь hello гэд гараад ирдэг байхгүй. Тийм учраас зөв түрхээрэй гэж хэлмээр байна.
За энэ удаагийн бичлэгийн түрээд өндөрлж гээ. Надад хамтайсанд баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээрээ нөгөө номоо оруулж эхлэхээ мартаад байгаа би юусоо. Дараагийн бичлэгээрээ шууд номоороо уулзъя. За баяр таа.